тэгэхээр энэ гурван зүйл дээр ингээд цогцоор нь анхаарч чадах юм бол таны гоо үзэсгэлэн хүссэн хүсээгүй бүр ингээд гэрэлтэн та бүр үнэхэрийн гайхалтай хайр татам эмэгтэй болно. Тэгээд та илүүдэлжинтэй байх, бор арьстай байх, тэ эсвэл одоо юу гэдгийг шулуун буржгар үстэй ямар ч байсан таны гоо үзэсгэлэн гэрэлтэн. Яагаад гэвэл гоо үзэсгэлэн гэдэг бол таны физик бие махбод таны царай төрхтэй бүр ямар ч хамаагүй ойлголт. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр охид бүсгүйчүүдтэй зориулаад хэрхэн хайр татам үзэсгэлэнтэй эмэгтэй болох вэ сэдвээр ярилцахаар бэлдсэн байгаа. За тэгэхээр эмэгтэй хүн болгон өсвөр наснаасаа эхлээд яаж хөөрхөн болох уу, яаж сайхан болох уу гэд бүр янз янзаар хичээцгээдэг. За зарим нь бол одоо үүс гизэг, за нүүр амаа будах, за тэгээд янз бүрийн стилийн хувц өмсөх. За тэгээд миний хувьд бол өсвөр наснаасаа эхлээд яаж одоо илүүдэлжингээсээ салах вэ? Яаж гоё юм гойлог туранхай болох уу гэж одоо маш их цаг хугацаа одоо стрессийг бол тэнд зарцуулсан. Тэгээд би ийм гоё туранхай л болчих юм бол айгүй гоё юм хайр татам гоё үзэсгэлэнтэй эмэгтэй болно гэж их мөрөөддөг байсан. За тэгээ мөн өсвөр наснда маш олон өдрийг одоо нулимстай, би яагаад ийм царай муутай төрцөн, би яагаад ийм тарган муухай биетэй төрцөн, би яагаад ийм бор арьстай ингээл ерөөсөө ингээл битүү өөрийгөө гоочилж одоо тэрэндээ ингээл сэтгэлээр ундаг ийм байла. Тэгээд ганцхан би ч одоо эргэн тойрны найз нөхөд за тэгээд олон эмэгтэй хүн ингээд өөрийнхөө гоо үзэсгэлэнг одоо мэдэрч чадахгүй тэгээд өөрөө өөртөө их сэтгэл дундуур байдгийг бол одоо мэдээд тэгээд өөрийнхөө одоо энэ амьдралаас олж авсан нэгэн гайхалтай нээлтийг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж утсан юм аа. За тэгэхээр хүмүүс бол гоо үзэсгэлэн гэдгийг бол дийлэнхтэй энэ одоо физик бие махбодтой дандаа ингэж холбож ойлгодог. Одоо шулуун үстэй, буржгар үстэй, гоё өтгөн үстэй байх. За эсвэл одоо гоё юм цайвар цагаан арьстай, одоо давхраатай нүдтэй, давхраагүй нүдтэй те. Эсвэл одоо ингээд нэг царайны зүв төрх гэдэг ч юм уу. Ерөөхдөө ингээд дандаа нүдэнд харагдаж байгаа физик бие махбодтойгоо ингээд гоо үзэсгэлэнг холбож ойлгодог. За тэгэхээр энэ бол одоо бидний гоо үзэсгэлэнгийн талаарх ойлголт маань хичнээн явцуу ямар буруу юм бэ гэдгийг бол илтгэж байгаа. Гоо үзэсгэлэн гэдэг бол хизээч бидний одоо энэ харагдж байгаа одоо физик бие махбодонд бол ерөөсөө хамаагүй байдаг. Тэгэхээр ялангуяа орчин үед бол одоо ямар ч эмэгтэй хүн гоё үзэсгэлэнтэй харагдах боломжтой болсон. Маш олон одоо мейкапын те нүүр будалтын бүтээгдэхүүнүүд за тэгээд үс арчилгааны бүтээгдэхүүнүүд ингээд гарсан. Тэгээд бид нар хүснээрээ өөрийгөө одоо өөрчилж гоё харагдуулах боломж бол бий болсон. Тэгээд яагаад ийм олон гоо сайхны брэндүүд яагаад ийм олон одоо нүүр будгийн хэрэгсэл байхад бид нар өөрөө өөрсдийнхөө гоо үзэсгэлэнд өнөөг хэр итгэлгүй сэтгэл дундуур яваад байгаа юм бэ гэдэг асуулт төрчин тийм ээ. За тэгэхээр гоо үзэсгэлэн гэдэг бол ерөөсөө таны физик бие махбод одоо царай төрхөнд бол ерөөсөө биш байгаамаа. Гоо үзэсгэлэн гэдэг бол ерөөсөө 99.99% нь одоо ерөөсөө танаас гарч байгаа тэр эрчим дотоодын итгэл үнэмшил танаас одоо цацарч байгаа тэр энергийн давтамжаас бол шалтгаалдаг аа. Тэгээд энийг би одоо яг жишээгээр батлая л да. Бид нар те одоо ингээд нэг ийм хүмүүсийг бид нар мэддэг. Яг ингээ харахаар нэг тийм царайлаг бол ерөөсөө биш. Одоо ингээд нүдэн тийм давхраатай те одоо нөгөө бидний гоо сайхны тренд гэж бодоод байгаа тэр хүмүүстэй ердөөсөө ч төсгүй зүгээр л энгийн нэг эмэгтэй
хичнээн гоё үзэсгэлэнтэй, гэрэлтэй харагддаг вэ? Маш олон одоо эсрэг хүүсийн хүний өөртөө ингээд татаж чаддаг. Харахад л бүр нэг л гоё юм хайр төрүүлсэн тийм бүсгүүчүүдийг бид нар мэддэг те. Ягаад чи нэг тийм увдс тэр эмэгтэй хүнд байгаад идэх те. За тэгэхээр нэгсэндээ бидний гоо үзэсгэлэнгийн одоо ердөө тэгмянганы 1% нь л одоо бидний энэ физик бие махбод энэчнээс шалтгаалж байгаа. Харин үлдсэн 99.99% нь бол ерөөсөө тэр дотоодоос одоо цацарч байгаа эрчим энерги. За тэгэхээр эмэгтэй хүн болгон ер нь гоо үзэсгэлэнтэй байх хэрэгтэй юм уу те? Ер нь гоо үзэсгэлэнтэй байх яг хин тамаатай юм. Эртээ тэргүүн ингээд ажил карьер дээрээ те мундаг ингээ явж хахад ер нь заавал тийм хөөрхөн сайхан байх ер нь ямар хэрэгтэй юм бэ гэж бодчих магадгүй. Тэгэхээр би та бүхэнд эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй байх ямар чухал юм бэ гэдгийг тайлбарлаж өгье. Эмэгтэй хүний бүх аз жаргалын эхлэл бол ерөөсөө өөрийнхөө гоо үзэсгэлэнд итгэл төгс. Одоо гоо үзэсгэлэнгээ гэрэлтүүлж явахдаа эмэгтэй хүн асар аз жаргалтай байдаг юм аа. Бид нар ингээд ажил, карьер, те мөнгө, санхүү бүхэл зүйл дээр ингээд дүүрэн байгаа мөртлөө яг өөрийнхөө эмэгтэй хүнийхээ энэ гоо үзэсгэлэнг яг ингэж бүрэн дүүрэн тэрэндээ итгэлтэй биш байхаар ерөөсөө аз жаргалтай байж чаддгүй. Ямар нэгэн юм ингээл ерөөсөө дутуу санагдаад идэг. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө одоо яг гоо үзэсгэлэнгээр гэрэлтчиж л эмэгтэй хүн аз жаргалтай сэтгэл дүүрэн байдаг. Хоёрдугаарт нь эмэгтэй хүний өөрийнх нь мөн чанар бол ерөөсөө гоо үзэсгэлэн байдаг. Тэгээ эмэгтэй хүнийг дандаа ийм гоё цэцэгтэй зөөрлүүлдэг те. Энэ хорвоо ертөнцийн бүх сайхан зүйлийг дандаа үргэлж эмэгтэй хүний гоо үзэсгэлэнтэй зөөрлүүлдэг. Тэгэхээр эмэгтэй хүний өөрийнх нь мөн чанар нь ийм гоё гэрэлтсэн гоо үзэсгэлэн байх нэ. Бид нар мөн чанараараа оршихын тулд яалтчгүй өөрөө өөрсдийнхөө гоо үзэсгэлэнгээр гэрэлтэх хэрэгтэй байх нэ. Гуравдугаарт нь эмэгтэй хүн бол яг өөрийнхөө жинхэнэ мөн чанараар оршиж одоо энэ хорвоо ертөнцөөс хүртэх ёстой, авах ёстой тэр зүйлээ авдаг. Эмэгтэй хүн өөрийнхөө мөн чанараар оршино гэдэг маань яг өөрийнхөө тэр гоо үзэсгэлэнг гэрэлтүүлж яг тэр гоо үзэсгэлэнтэйгээр оршиж байхдаа л энэ хорвоо ертөнцөөс тэр сайн сайхан зүйлсүүдийг татдаг гэсэн үг. Одоо би бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй ажилладаг. Маш олон одоо менти нартайгаа ингээд ажилтгийн хувьд хэрвээ та бизнес дээр хувийн амьдрал дээрээч тэр хувь хүнийхээ хувьд ч тэр ямарваа нэгэн амжилтыг бүтээе гэж бодож байгаа бол эмэгтэй хүн яг эмэгтэй тэр мөн чанараараа оршиж энэ гоо үзэсгэлэнгээ гэрэлтүүлж амьдралынхаа талбар бүрт аз жаргалтай, амжилттай өөрийнхөө сансан зорьсон тэр бүхнийг бүтээх юм чадлыг олдох юм аа. Тэгэхгүй одоо ингээд өөрийнхөө бие галбар, өөрийнхөө царай зүс, өөрийнхөө гоо үзэсгэлэнд ямар нэг байдлаар ингээд сэтгэл дундуур л байгаад ах юм бол нөгөө нэг ажил, карьер, нөгөө нэг хайр, дурлал, одоо хосын амжилттай харилцаа энэ болгон хизээч эмэгтэй хүнд ирдэггүй. Ирсэн ч одоо ямар нэгэн асуудлуудыг дагуулж ирээд идэг. Тэгэхээр ерөөсөө эмэгтэй хүн амьдралаас хүссэн зүйлээ авахын тулд өөрийнхөө гоо үзэсгэлэнд бүрэн дүүрэн итгэлтэй дотроосоо тэр гоо үзэсгэлэн цацруулах хэрэгтэй. За тэгэхээр өнөөдрийн видео бичлэг маань бид нар хэрхэн өөрийнхөө гоо үзэсгэлэнд бүрэн дүүрэн итгэлтэй болж өөрийнхөө тэр гоо үзэсгэлэнг одоо ингэж цацрааж хэрхэн гоё үзэсгэлэнтэй хайр татам эмэгтэй байх юм бэ гэдгийг бүгдээрээ ярилцсанаа. Гоо үзэсгэлэн ер нь яг юунаас бүрддэг юм?
За тэгэхээр бидний физик бие махбод бол 1000-ны 1% гэсэн шүү дээ. Тэгэхээр үлдсэн 99%-ийн 99% нь яг юунаас бүтдэм бэ? За тэгэхээр эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бол хамгийн нэгдүгээрт одоо феминин энерги буюу одоо эмэгтэй энергийн төвшнгөөс шалтгаалдаг. Тэгэхээр эмэгтэй хүнд эмэгтэй энерги нь хэдий ч нэ одоо өндөр түвшинд байна, төдий ч нэ гоо үзэсгэлэн гэрэлтчихэд. Тэгэхээр одоо орчин үед ялангуяа эмэгтэйчүүд маш тийм хүчрэхэг болсон тий одоо ер нь бол эрчүүдтэй ажил карьерийн хувьд ан ман үзэлцэж байгаа шүү дээ тий. Тэгэхдээ эсвэргээрээ яг энэ нийгмийн зохион байгуулалт энэ одоо заашгүй тий эрчүүдтэй ингээд нэг юм тэмцэх ёстой юм шиг ийм нөхцөл байдалд оруулаад байгаа нь бидний эмэгтэй энергийг маш ингэж унгаж байгаа. Тийм болохоор ерөөсөө ингээд аз жаргалгүй ээжүүд, аз жаргалгүй үр хүүхдүүд ингээд айгүй олноороо бий болоод байгаа гэж би боддог. Тэгэхээр хичнээн одоо амьдралын үүрэг хариуцлагыг нуруундаа үрээ явж байгаа ч гэсэн бид нар эмэгтэй хүнээрээ орших боломж биднэрт байгаа. Тэгэхээр өнөөдрийн видеог дуустал үзээрэй. Би одоо дараагийн хэсэгтэр та бүхэнд энийг тайлбарлаж өгнө. За дараагийн эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бүрдүүлдэг хамгийн чухал хүчин зүйл бол өөрийгөө дотроосоо хэрхэн мэдэрч байна вэ? Энэ маш чухал. Одоо хэрвээ тэ хичнээн гоо үзэсгэлэнтэй бүх юм ингээ өв тэгш заяатсан мөртлөө дотроо өөрийгөө би хангалтгүй байна. Хэрвээ тэ миний нүд ийм давхраатай байсан бол эсвэл одоо би цайвар аштай байсан бол гэл тэ хичнээн хөөрхөн ч гэсэн өөрийгөө дотроо тэгж боддог болвол хизээч гадна талд ийм гой гоо үзэсгэлэнтэй хайртан бол ерөөсөө харагдахгүй. Тэгэхээр ямар нэг байдлаар өөрийгөө дотроо өөнтгөлж өөртөө сэтгэл дундуурал байдаг бол энэ бол таны гоо үзэсгэлэнг хамгийн их одоо гутааж идэг зүйл юм шүү. За дараагийнх нь бол ерөөсөө өөртөө хандах хандлага. Тэгэхээр өөртөө одоо хэр их халамж анхаарал тавьдیں۔ Өөрийгөө хэр их арчилж торддیں гэдгээс шалтгаалаад эмэгтэй хүний гоо сайхан гэрэлтэж байдаг. Яг энэ дээр би өөрийнхөө жишээг ярихад би өөрийгөө ингээл ерөөсө байнгын бүдүүн, тарган, илүүдэлжинтэй гэд ингээд өөртөө аягүй сэтгэл дундуур байдаг байсан. Тэгээд яг миний өөрийн дотроо энэ сэтгэл дундуур байгаа маань гатан талд намайг ингээ ерөөсө тийм дур татам те үзэсгэлэнтэй байлгадаггүй байсан юм байна гэдгийг аягүй хожуу ухаарч байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь би ерөөсөө өөрийнхөө эмэгтэйлэг энергийг титгэдэггүй ерөөсөө ингээл мөнгө бизнес гэл ингээл айгүй ингэж нөгөө нэг зовж одоо ингээд мөнгөний араас ингэж хөөцөлдөж амьдарч ирсэн. Тэгээд ингээд өөрийнхөө эмэгтэй хүн байх тэ эмэгтэй хүнээрээ орших өөрийнхөө гоо үзэсгэлэнг ингэж гоё гэрэлтүүлж орших гэдэг талаар бүр ямар ч ойлголтгүй тэгээд ингээд осолдохгүй харахад ингээд урт төстэй эмэгтэй хүн гэхдээ яг эмэгтэйлэг энергийн хувьд бол бүр үнэхээр ингээд бүр шалан дээр ингээд унтсан тий ингээд бүр маскулин энерги ингээд бүр амар давмгаалцсан тийм байсан. Тэгээд эмэгтэй хүний тэр одоо маскулин энергийн давмгаалаад ийм байхаар ерөөсөө ингээд ац жаргалгүй байт юм бэл. Бүр дотроосоо ингээд амьдралт те ийм ханамж таашаал авах юм байхгүй. Тэгээд бүх юмн дээр ингээд дандаа ийм зовсон, зангирсан, хөмсгөө ингээд атруулсан те маш тийм ац жаргалгүй байсан юм бэлээ. Тэгээд одоо энийг ингээд ойлгоод би энэ дээр маш их хичээгээд би яг өөрийнхөө эмэгтэй хүн гэдэг одоо мөн чанараараа оршихын тулд би хичээж байгаа. Тэгээд би юу хийж байгаагаа та нартай одоо хуваалцах гэж байна. За тэгэхээр эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бол эмэгтэй энергийн төвшнгөөс шалтгаалдаг юм байна. Хоёрдугаарт нь өөрийгөө дотроосоо хэрхэн мэдэрч байгаагаас шалтгаалдаг юм байна. Гуравдугаарт нь өөртөө хэрхэн хандж ийнвэ гэдгээс шалтгаалдаг юм байна. Тэгэхээр энэ гурван зүйл дээр ингээд цогцоор нь анхаарч чадах юм бол таны гоо үзэсгэлэн хүссэн хүсээгүй бүр ингээд гэрэлтэн. Та бүр үнэхэрийн гайхалтай хайр татам эмэгтэй болно. Тэгээд та
илүүдэлжинтэй байх, бор арьстай байх, тэ эсвэл одоо юу гэдгийг шулуун бурж хөрөстэй ямар ч байсан таны гоо үзэсгэлэн гэрэлтэнэ. Яагаад гэвэл гоо үзэсгэлэн гэдэг бол таны физик бие махбод таны царай төрхтэй бүр ямар ч хамаагүй ойлголт. Тэгэхээр энийг ингээд ойлгоод саний одод нэрсэн 3 зүйл дээр ингээд ажиллаж эхлэх юм бол ямар ч эмэгтэй хүн бүр цаанаасаа дур булаан үцгэслэнтэй бүр ингээд гэрэл цацрана. За тэгэхээр бүгдээрээ хамгийн ихний хүчин зүйл болох эмэгтэй энергийн тухай ярилцъя. За тэгэхээр эмэгтэй энергийг би та бүхэнд тайлбарлахын тулд ийм гоё зураг олсон байгаа. Джеймс Кортес гэдэг хүний Их дэлхий гэдэг нэртэй бүтээл байгаа. За тэгээд энэ зургийг хараад миний бүр ингээд зүрх бүлгэлсэн байхгүй юу? Бүр үнэхээр гоё зураг байсан. Тэгээд яг л одоо эмэгтэй хүн их дэлхий гэдэг бол ийм л гайхамшигтай. Тэгээд эмэгтэй энерги гэдэг бол ерөөсөө бүтээгч эрчим байдаг. Маш их зүйлийг өгч идэг. Одоо эмэгтэй хүн өөрөөсөө бүхэл бүтэн хүн бүтээж амьлуулдаг гэл бодоод үзэнгүүт эмэгтэй хүн нэрээ ямар гайхамшигтай оршихуй бүр ингээд үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр яг энэ одоо өөрийнхөө эмэгтэй хүн болсон их дэлхийтэй адилхан тэр гоё бүтээгч энергийг агуулсан гэдэг утгаараа эмэгтэй хүн бол үнэхээр гайхалтай. За тэгэхээр эмэгтэй энерги гэдэг бол ерөөсөө бүтээгч энерги юм байна. За дээрэс нь эмэгтэй энерги гэдэг бол одоо олж авах биш. Ерөөсөө түнд бүх зүйл байдаг. Ерөөсөө хүлээн авах тухай асуудал. Бүх зүйлийг байгаагаар нь хүлээн авах. Надад бүх зүйл байгаа. Би ерөөсөө хичээх шаардлагагүй. Бүх зүйл надаас одоо ингээд бий болдог амьдралын аз жаргал, үр хүүхдүүдийн тэр сайн сайхан өсөж торних, эр нөхөр нь одоо сэтгэл хангалуун, ажлаа эрч хүчтэйгээр бүтээх энэ бол ерөөсөө эмэгтэй хүний одоо тэр гэр бүлдээ зориулж байгаа тэр хайр, энерги, эрчим энэ болгоноос бий болж байгаа. Тэгэхээр эмэгтэй хүнд бүх зүйл байгаа. За тэгэхээр эмэгтэй энергийг бүгдээрээ яаж тэтгэж яаж эмэгтэй энергиэрээ орших вэ гэхээр за хамгийн номер 1 эмэгтэй энерги бол бүтээлч энерги учраас бид нар ямар нэгэн зүйлийг бүтээж явах ёстой. Ингэжж бидний эмэгтэй энерги тэтгэгднэ. Гой зураг зурах, гоё юм ойж чадсан ч болно. Ямар нэг зохиол бүтээл бас хийж болно Энэ мэдчлэн ямар нэгэн бүтээл хийж хахад эмэгтэй хүний тэр эмэгтэйлэг энерги бол тэтгэгдэж идэг. За хоёрдугаарт нь амар амгалангийн төлөвт орших. За тэгэхээр нөгөө нэг энийг яах вэ, тэрийг яах вэ гэл ингээл юмны араас ингээл зангираал ирчлээл байх тусам бидний эмэгтэй энерги унжидаг. Эмэгтэй энергиэрээ оршихын тулд бид нар одоо сэтгэлийн төлөв байдал маань асар гоё юм амар амгалан тавирсан ийм төлөвт бэжж одоо бидний гоо үзэсгэлэн маань гэрэлтгэнэ штэ. Тэгэхээр энэ сэтгэлийн амар амгалан төлөвийг бий болгоход бясалгал бол маш их туслана. Тэгэхээр та нар маань бясалгал хийж эхлүүлээрэй. Ингэж өөрийнхөө энергийг тэтгээрэй. За 3 дугаарт нь амьдралд сэтгэл хангалуун, дүүрэн, аз жаргалтай байх. Тэгэхгүй амьдралд маань ямар нэгэн юм дутуу байгаад байна. Ийм ч юм надад байхгүй, тийм ч юм надад байхгүй гэл ингээл дотроосоо ямар нэгэн юмд шунаал байгаадаа талархаж чадахгүй ингэж зангирах тусам бидний эмэгтэй энерги юучгүй алга болж идэг. Тийм учраас одоо бид нэр амьдралдаа яаж талархал дүүрэн аз жаргалтай сэтгэл хангалуун болох юм бэ гэхээр ерөөсөө л талархал залбирал гэдэг зүйлийг бид нэр байнга хийх хэрэгтэй. Тэгэхээр өөртөө байгаа зүйлдээ, үр хүүхдүүддээ, хань ижилдээ, өөрийнхөө хийж байгаа ажил үйс
ерөөсөө л өөртөө талархна. Тэгээ энийг бүр ингээд дадал болгочих хэрэгтэй. Миний хувьд бол өглөө олгоо ингээд наранд ингээ алхахдаг байгаа. Тэгээд наранд алхах үедээ би ингээд нар руу хараад ингээ залбирдаг. Хорвоо ертөнцтэй үнэхээр их баярлаа. Энэ сайхан амьдралыг бэлгэлсэн баярлаа. Миний амьдралд байгаа бүх хүмүүст баярлаа. Үр хүүхдүүддээ баярлаа. Ээж аавдаа баярлаа. Гэр бүлдээ баярлаа гэл ерөөсөө баярлаж талархаж болох юу байна? Би бүгдд нь талархдаг байгаа. Тэгээ энэ бол бүр ингээд миний амьдралын нэг хэсэг, миний бүр заавал хийдэг ийм зүйл болсон байгаа. Тэгэхээр та нарыгаа бас энийг хэрэгжүүлээд үзээсэй гэж бодож байна. Гоо үзэсгэлэнг бүрдүүлдэг хоёрдугаар хүчин зүйл бол өөрийгөө дотроосоо хэрхэн мэдрэх гэж байгаа тий. За тэгэхээр өөрийгөө ямар нэг байдлаар ийм ч юм болохгүй байх, тийм ч юм болохгүй байх, би бүдүүн байна, тарган байна гэл бодоод ах юм бол ингээл бидний гоо үзэсгэлэн гэрэлтэж чадахгүй ингээл улам ингээд бүдийгээд хумигдаад ах нь штэ. Тэгэхээр бид нар яаж өөрийгөө дотроосоо би үнэхээр сайхан эмэгтэй юм аа, би нэрээ ямар гоё үзэсгэлэнтэй юм бэ гэж яаж одоо мэдэрдэг болох вэ гэхээр өдөр алгон өөрийгөө магтах хэрэгтэй. Тэгэхээр бид нар яг дотроосоо өөрийгөө яг ямраар мэдэрч байна вэ гэдэг маань бидний ингээд хүүхэд настай их холбоотой байдаг. Бидрийг хүүхэд байхад эцэг их маань, бидний ойр дотны хүмүүс маань бидрийг өөрийгөө яг хэрхэн одоо мэдрүүлжсэн бай тээ. Эцэг их нь ингээ үл хайхаарч өсгсөн. Магадгүй одоо эцэг ихгүй тээ ингээ хайр дутуу өссөн хүмүүсийн хувьд яг өөрийгөө ингээ дотроосоо ингэж гоёор мэдэрч юусоо чаддаггүй. Бас дээрэс нь эцэг ихэн хоорондоо таарамж муутай салцсан те магадгүй чамаас л болж би одоо ингээд энэ хүнтэй суусан, би чамайг хүсээгүй төрүүлсэн ч гэдэг юм уу, иймэрхүү ойлголтыг хэрвээ өгч исэн бол тэр одоо хүн хичнээн одоо хөөрхөн үзэсгэлэнтэй юм байлаач өөрийгөө дотроосоо айгүй муухайгаар мэдэрдэг. Би хинт ч хэрэггүй амтан, би яах гэж энэ ертөнцид ирсэн болч гэдэг юм уу те. Тэгээд ийм хүн одоо дотроосоо ингээд айгүй онцгүй ийм эрчим энергийг ингээд гадна талд цацчихдаг. Тэгээд тэр нь яг ингээ эргэн тойрны хүмүүст ерөөсөө тийм таатай, тийм мэдрэмжийг өгдөггүй. Тийм болохоор тэр хүн хичнээн одоо ийм хөөрхөнтэй царайны зүв төрхтэй хичнээн гоё бие хаатай байсан ч гэсэндээ мэдрэмжийн төвшөнд ерөөсөө ийм хайр татам тэ хүн ингэж дурлж татагдахаар ерөөсөө байдаггүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол ерөөсөө дотроо өөрийгөө хин гэж мэдэрч ийн вэ гэдэгтэй шууд холбоотой. Тэгэхээр энэ одоо дотроо мэдрээд байгаа тэр онцгүй зүйлсийг бид нэр яаж гадагшлуулах ёстой вэ гэхээр ерөөсөө л өөрөө өөртөөгөө ажиллана. Одоо эцэг хийхаа тэр хайртай хүмүүсийнхаа өгч чадаагүй зүйлсийг өөртөө нөхөж өгнө. Магадгүй эцэг хийхээсээ миний охин үнэхээр үнцэнтэй, ээж нь чамд хайртай шүү, аав нь чамд хайртай шүү. Миний охин ямар азар миний те манай гэр бүл төрвөөч гэдэг юм уу те. Энэ одоо мэдрэмжийг, энэ ойлголтыг өөрийнхөө дотор охинд бид нар өгөх ёстой. Ингэжээч бид нар өөрийгөө дотроосоо нэрээ би чи ямар үнцэнтэй юм бэ? Нэрээ би чи ямар хайр татам юм бэ? Би нэрээ ямар чухал хүн юм бэ гэж би одоо дотроосоо мэдэрч эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо энийг нэг удаа хийгээл орхичих юм бол ерөөсөө хангалтгүй. Бүр та өөрийнхөө дотор гүнээсээ би үнэхээр үнцэнтэй, би үнэхээр одоо үзэсгэлэнтэй, би үнэхээр азтай хүн гэж өөрийгөө дотроосоо бүр мэдэрдэг болтлоо энэ зүйлийг хийх ёстой. За хоёрдугаарт нь итгэл үнэмшлийг өөрчлөх арга гэж үүдэг. Нэгсэндээ одоо та өөрийгөө дотроосоо ингээд гоо үзэсгэлэнтэй, гоёор мэдрэх гэсэн чинь таны амьдрал тохиолдсон үйл явдлууд тэ ялангуяа хүүхэд байх үед чинь тохиолдсон үйл явдлууд таныг ингээд ийм сүргөөр өөрийгөө хардаг болоход чинь нөлөөлсөн ийм сүрэг итгэл үнэмшил бий болоход нөлөөлсөн байдаг. Тэгэхээр
би энийг дараагийнхаа одоо видео контентоор бүр дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө. Гэхдээ энэ удаад би одоо ихтгэл үнэмшлийг өөрчилдөг ганцхан аргыг хуваалцъя. За тэр нь юу юм бэ гэхээр та өөрийнхөө өнгөрсөнд одоо хүүхэд насндаа ч юм уу тохиолдсон үйл явдлыг эргэж санаад тэгээд тэр тохиолдсон үйл явдлыг та одоо өөртөө эерэг зүгээр тайлбарлаж өгөх ёстой байдаг. За одоо би энийг яг өөр дээрээ одоо нэг жишээ авч яриа л да. Би 9-р ангидаа нэг хөвгүнд сайн болж исэн. Тэгээд тэр хөвгүүн намайг ингээд тоогоогүй, бит хоёрын одоо үерхэл бүтээгүй. Тэгээд энэ үйл явдал нь надад ингээд асар том юм шарх үлдээгээд намайг ингээд бүдүүн болохоор, намайг царай муутай болохоор ерөөсөө энэ одоо хөвгүүн тоосонгүй гэдэг нэг ийм итгэл үнэмшил надаа ингээд суудсан. Тэгээд тэр итгэл үнэмшил нь яг юуг баталгаажуулж байгаа вэ гэхээр би царай муутай, би бүдүүн, намайг хинж тоодгүй гэдэг ийм итгэл үнэмшил над дотор ингээд бүр гүн бат суудсан байсан байхгүй юу. За тэнгууд би тэр үйл явдал руу эргэж очиод би тэр үйл явдлыг өөртөө би тайлбарлаж өгч байгаа. За юу вэ гэхээр биднэрт хүн болгонд таалагддаггүй. Бид нар хүн болгонд таалагдах юусаа алт байхгүй. Хүн хүний сонирхол өөр. За тэр битгий хэл одоо бид нар чинь ингээд урт насны одоо ерөөлөөр ингээд хоорондоо учирч танилцаж тэр нэрхийгээд одоо ингээд хайр болж гэр бүл болж ингэж явж байгаа шүү дээ. Тэрнээс биш ингээд ямар ч хамааралгүй, ямар ч үүлийн үрийн одоо холбоонд ороогүй тийм хүнтэй бид нар ингэж амьдрал зохиох ч юм уу, эсвэл ингээд ийм хайрын харилцаанд орох ямар ч боломжгүй байхгүй юу. За дээрэс нь одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны талаар ингээд надад зааж өгөх ихч ч юм уу ер нь ээж автагаа энэ сэдвэр би ярилцдаггүй байсан учраас би яалтчгүй туршлагагүй байсан, алдсан байгаа. За тэгээд иймэрхүү зүйлсийг би ингээд өөртөө тайлбарлаж өгөөд тэгээд нэгсэндээ би одоо юу гэдгийг царай муутай бүдүүн болохоор одоо надад ийм үйл явдал тохиолдсон юм бишээ. Тэгээд эн чинь олон ингээ шалтгаантай байж болно гэдгийг ингээ өөртөө тайлбарснаар миний одоо тэр буруу итгэл үнэмшил маань ингээд нуруу унсан байгаа. Тэгэхээр өөртөө одоо ингээд тохиолдсон магадгүй таны ингээд сүрэг итгэл үнэмшлийг чинь бүр яг үний юм шигээр ингээд баталсан тэр үйл явдлуудыг та дахин нэг эргцүүлж бодоод тэг ихэнхдээ дандаа ингээд хүүхэд байхдаа бид нар ингээд бид нар хүүхэд байхдаа ингээ юмыг ингээд маш тийм хязгаарлагдмал төвшөнд амьдралын туршлага байхгүйсэн учраас ингээд буруугаар итгэж үнэмшээд буруугаар дүгнэлт гаргацсан байх магадлал айгүй өндөр байдаг. Тэгэхээр өөрийнхөө тэр үйл явдлыг эргэн нэг санаад тэгээд насанд хүрсэн хүний одоо нүдээр тэр зүйлийг өөртөө ингээд ойлгуулж тайлбарлах нь буруу итгэл үнэмшлээсээ салах юм чухал арга байдаг. За одоо бүгдээрээ гоо үзэсгэлэн бүрдүүлдэг хамгийн сүүлийн хүчин зүйлс болох өөртөө хэрхэн хандаж байгаа нь бидний гоо үзэсгэлэн бүрдүүлдэг гэсэн тийм ээ. За тэгэхээр өөртөө бид нар одоо яг яаж хандвал бид нар ингээд дотроосоо гэрэлтсэн үзэсгэлэнтэй хайр татан болох вэ? За тэгэхээр өөртөө хандах гэдэгтэр ийм нэг 3 чухал зүйл байна. Номер 1 нь та өөрийгөө хэр тордож арчилдаг вэ? За миний хувьд бол яг өөрийгөө тордож арчлах гэдэг дээр би бүр айгүй тийм муу байсан. Тэгээд зарим үед одоо ингээ гэрээсээ гарахгүй ч юм уу тийм үед ингээл усанд орохгүй, үсээ угаахгүй, хувцас салихгүй ингээл болчдөг. За тэгэл яг ингээ чухал уулзалт одоо гэрээс гарах болонгууд үс гизгээ угаагаал гойж гоодол ингээл гарахтаа айгүй гоё. Тэгснээ яг гэртээ байх дээрээ ерөөсөө өөртөө анхаардаггүй юм байсан. За тэгээд яасан бэ гэхээр эн чинь өөрөө эмгтэй хүн байх, тэр гоо үзэсгэлэнтэй байх гэдэг дээр бүр асар их нөлөө үзүүлж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр толинд харах болгондоо ингээд нэг тийм арчилгаа тортлогоо байхгүй одоо өөртөө арчаагүй шууд хэлэхэд ийм байгаад ахаар эмгтэй хүн хизээч үзэсгэлэнтэй байж чаддгүй. Тэгэхээр гэртээ байсан ч өөрийгөө гоё арчилж тоорддог, гоёдог
ийм байх хэвээр. Тэгжээж эмэгтэй хүн маш гоё үзэсгэлэнтэй дотроосоо гэрэлтсэн болж чадна. Тэгэхээр эмэгтэй хүн өөрийгөө хэрхэн арчилж торддгийг бол ээжээсээ, эргэн тойронд байгаа эмэгтэйчүүдээс харж үлгэр авч суралцаж өсдөг. Гэтэл дэрэгт нь яг тийм эмэгтэй хүн ялангуяа өөрийгөө маш гоё юм арчилж торддог эмэгтэй хүн байгаагүй бол тэр эмэгтэй яг үнэндээ өөрийгөө арчилж тордож мэддэггүй том болчдөг. Тэгэхээр энийг яалтчгүй сурч өөр дээрээ бүр хэрэгжүүлж бүр байнгын өөрийгөө арчлаад тордоод ивэл та өөрийгөө цаанаасаа нэг гоё инхри нандан ийм гоё жинхэнэ яг эмэгтэй хүнээр та өөрийгөө мэдэрч эхэлнэ. Тэгээд та бүхэн маань туршаад үзээрэй. Өөрийгөө үргэлж арчиж торддог гоё эмэгтэйчүүдэд энэ бол мэдээж инээдтэй зүйл шиг санагдаж байгаа бах. Гэхдээ яг наад шиг гэрээсээ гарахтаа л гоёд идэг, гэр тахтаа өөрийгөө хайчдаг эмэгтэй хүмүүст маань энэ зөвлөгөө маш хэрэг болох болов уу гэж бодож байна. За хоёрдугаарт нь өөртөө хандах хандлагыг яг харуулдаг зүйл нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө яг юу хийж гэнэ вэ гэдг нь маш чухал байдаг. Тэгэхээр өөрийнхөө төлөө юу ч хийдэггүй, өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө ерөөсөө ажилдгүй, тэр битгий хэл өөрийнхөө яг юу хүсэж байгааг нэг тийм анзаарч мэддэггүй, бусдад л өөрийгөө зориулаад яваад идэг ийм хүмүүсийн хувьд ерөөсөө гэрэлтэж чаддгүй. Яагаад вэ гэхээр хүн өөрийнхөө дотоод сүнсийг тижээжиж эрчим энергиэр тэтгэгддэг. Тэгээ тэр эрчим энерги гэдэг чинь угаасаа гадна талд бидраас цацарч байгаа энерги бид нар хүмүүст үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй, ийм эмхтэй харагдахын тулд бид нар яалтчгүй өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө ажилдаг. Өдөр болгонд зорилгынхаа төлөө ямар нэгэн юм хийдэг байж бид нар яг үүндээ гадна талд айгуу тийм хүчрхэг ийм үзэсгэлэнтэй харагдах юм байна л та. Тэгэхээр та бүхэн маань яг өнөөдрөөс эхлээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө ажиллаж эхлээрэй. Тэгэд өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө, зорилгын төлөө явж байгаа эмэгтэй хүн хинээс ч илүү үзэсгэлэнтэй, гайхамшигтай харагддсан шүү. За 3 дугаарт нь өөрийнхөө оршихуйд хэрхэн хандж ийн вэ? Тэгэхээр ганцхан үс зүсээ, биеэ тордоод ахаас гадна таны амьдарч байгаа орчин, таны ажиллаж байгаа эргэн тойрон таны цүнх, таны цүнхэн дотор байгаа будагны кашлак гэж ярьдаг кашлак, таны утас, таны хэрэгэлдэг дэвтэр бал, энэ болгон чинь яг ямар байна вэ? Хэрвээ хагарцсан будаг, халцарсан уранхай цүнхэгч гэдэг юм уу иймэрхүү муухай бохор эргэн тойрны орчин чинь ийм тоостой, шороотой бохор ах юм бол та хизээш тэр дотроос гоо үзэсгэлэнтэй гэрэлтэж чадахгүй шүү. Тийм учраас өөрийнхөө тэр амьдарч байгаа орон байр ерөөсөө өөрийнхөө эдэлж хэрэглэж байгаа тэр бүх зүйлийг ийм гоё шинээр нь өнгөлөг ийм гоё байлга. Хэрвээ муутцсан, урагдсан, бөөсөрцөн өнгө алдсан хувцснууд ах юм бол тэр дор нь хай. Яад гэвэл та тэр зүйлийг эдэлж хэрэглээд байна гэдэг нь далд ухамсарынхаа төвшөнд өөрийгөө асар ийм дорд байдлаар та мэдрэнэ. Тэр чин танд юусоо таалагдахгүй. Тэгээд тэр чин гадна талд таныг өөртөө итгэлтэй байх гэхээр, таныг гоо үзэсгэлэнгээрээ гэрэлтэх гэхээр үргэлж саад болно. Тийм учраас ерөөсөө маш гоё цэмцгэр, маш гоё цэвэрхэн өөрийнхөө тэр унтж байгаа орд ирний даавуу маш гоё юм шинээр нь ийм байлга. Тэгээд энэ толь руу ус үсэрчдэг штеп.
бааны өрөөний толь, тэг бааны өрөөнийхөө толийг сайхан цэмцээд л арчаад тэгээд тоос шороогоо ингээд үргэлж арчаад шалаа бас ингээд угаагаад ингээд дандаа гоё юм гэрэлцэн цэвэр цэмцгэр бай. Тэгхийн бол цаанаасаа ингээд эмхтэй энергичин гоё тэтгэгдээд та өөрийгөө мэдрэхтэй хүртэл би нэрээ ямар гоё юм нандан, ямар гоё эрхэмсэг, ямар гоё эмхтэй вэ гэж та өөрийгөө мэдэрнэ. За тэгээд өнөөдрийнхөө видео бичлэгийг энэ хүрээд өндөрлөе. Бичлэг маань таалагдсан бол шеэр хийж бусдад түгээгээрэй. Бас дараагийн удаа ямар сэдвээр ярилцахыг хүсэж байна комент хэсэгт бичээрэй. За тэгээд удахгүй уулзцгаая. Баяртай.